За өнөөдрийн бичлэг дээр хэрхэн өөрчлөгдөх вэ номыг сонгож авсан байгаа. Өөрчлөх болон өөрчлөгдөх гэдэг хоёр зүйлийн талаар ярьж байгаа. Өөрчлөгдөх гэхээр болохоор бид нэр одоо өөрийнхөө зорилгодоо тааруулаад өөрийнхөө үг үйлдэлийг өөрчлөгдөх талаар харин өөрчлөх гэдэг нь болохоор бид нэр бусад хүний үг үйлдэлийг зөв зөвлөрөнд чиглүүлж өөрчлөх талаар ярьж байгаа. Тэгэхээр энэхүү номноос та өөрийнхөө үг үйлдэлийг өөрчлөх аргыг сураа зогсохгүй. За мөн бусад хүний үг үйлдэлийг хэрхэн чиглүүлж өөрчлөх вэ гэсэн аргыг сурах боломжтой ахна. За тэгэхээр биднэрт энэ өөрийнхөө болон өрөөлийн үг үйлдэлийг өөрчлөх аргыг зааж байгаа энэхүү номыг хэн бичсэн бэ гэхээр Кэти Милкен гэж зан үйл судлаач мөн инженер хүн бичсэн байгаа. Зан үйл судлаач инженер гэдэг хоёр мэргэжил хосолцсон байна гэдэг нь өөрөө гайхалтай. Өөрчлөлтийн одоо мастер гэж хэлж болно. Яагаад гэвэл зан үйл судлаач гэдэг чинь хүн одоо яг ямар үед ямар тохиолдолд энэ үйлдэлийг хийдэм бэ гэдэг зан үйлийг нь үйлдэлийг судалдаг хүний хэлж байгаа шүү дээ, тий. Харин инженер хүн гэдэг нь юмыг зохион бүтээж загварчилдаг хүний хэлж байгаа. Тэгэхээр энэ хоёр хосолцсон байна гэдэг нь өөрөө гайхалтай. За нэг зүгээр амархан жишээ аваад үзье л да, тий. Уул нь бид нэр ингэж бодд юм л да. Одоо би өөрөө ингээл ухамсартайгаар хаашаа хармаар энэ тэр зөвлөгөөгээ би өөрөө сонголтоо хийж хардаг гэж боддог. Та ч гэсэн хийж бодож байгаа шүү дээ, тий. Би өөрөө хаашаа харахаа өөрөө шийдэг гэж бодож байгаа. Тэгтэл яг энэ өрөөнд таныг оруулаад ирэх юм бол та гаддан талын зүйлийг харахын тулд ийшээл харж зогсно. Урд зөвлөл харж зогсно. Яагад гэвэл цонх энэ талд байгаа учраас. Та хоошоор зогсох юм бол цонх байхгүй учраас та хоошоо харж зогсохгүй. Цонх хааны тэр зөвлөл харна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо таныг урд зөвлөө харуулахын тулд урд талд цонх байхаар л загварчилчих юм бол та ямар ч хүн байсан урагшаал харна гэсэн. Тэгэхээр зан үйл судлаач инженер хүн гэдэг бол энэ хүнээр энэ үйлдэлийг хийлгүүлэхийн тулд юмнуудаа бид нар хаана байршуулах уу, бас энэ хүнд одоо юу гэж хэлснээр энэ үйлдэлийг хийлгүүлэх вэ гэдгийг төгс эзэмшсэн хүнийг бол зан үйл судлаач инженер хүн гэж хэлж болно. Тэгэхээр тийм хүний бичсэн ном байгаа. За номын үндсэн гол санаа руу оръё. Ном маань болохоор үндсэн 7 бүлэгтэй байгаа. 7 бүлэг тус бүр нь ер нь альваг хоош тавих, залах уурах, мартах, өөртөө итгэлгүй байдал гэх мэтлэнгээр бидний өдөр тутамд тохиолдог бидний ер нь төрлөх мөн чанарын талаар бичсэн. Тэгэхээр төрлөх мөн чанар учраас бид энийг огт алга болгож энээс огт зугтах боломжгүй. Харин номын зохиолчиг инженер сэтгэлгээгээр те одоо юмыг яаж загварчлуул энэ үйлчлэлийг зөвөр хийлгэх вэ? Хүнээр ус уулгамаар байвал одоо ус уу гэж хэлхийнхээ оронд нүднийхээ өмнө ус тавьчих юм бол хүн аваад аяан давуучдаг шиг энэ зан чанарыг бид нэр алга болгож болохгүйгаас хойш инженер сэтгэлгээгээр яаж тэгвэл хэрхэн загварчлуул бид нэр өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжтой вэ гэдэг талаар 7 зүйлийн талаар бичсэн байгаа. За нэгдүгээр бүлэг бол эхлэл гэсэн бүлэг байгаа. Ингэж бичсэн байна. Хүмүүс өөрчлөлт хийхийг хүссэн үедээ цоошин эхлэл мэт мэдрэгдсэн цаг хугацаа руу зөнгөөрөө тэмүүлдэг. Тэгэхээр бид нэр ингээд өөрчлөгдмөр санагдахаараа за эх жилээс алаад өгнө эсвэл эх сараас би шинэ хүн болно гэх мэтчлэн өөрчлөгдөхийг хүсгээр цоошин эхлэл юм шиг санагдаж байгаа тэр өдөрлөө тэмүүлдэг юм байна. Тэгээд тэр өдрөөс ахуулаад жишээ нь одоо би 25 оноос ахуулаад би өөрчлөгднө гэсэн төлөвлөгөө гаргасан бол 24 оны чинь баццэг хуучин баццэг тэр би болов би биш өнөөдрөөс болов цоошин би болсон гэд ингэж өөрийгөө тусгаарлаж чаддгийм байна. Сэтгэл зүйн хувьд болохоор тийм учраас та өөрөө өөрчлөгдөхийг хүсэх юм бол тодорхой нэг юм шинэ өдрөөс эхлүүл зүгээр. За мөн бусад хүнийг өөрчлөхөд ч гэсэн шинэ өдрөөс эхлүүл зүгээр. За гэхдээ энэ шинэ өдөр нь бол юм одоо бидний календар дээр байдаг юм шинэ өдрүүд гэж болно тий 12 сарын 1 ч юм уу 6 сарын 1 эсвэл бол одоо шинэ жил цагаан сар гэх мэтлэнгээр юм шинэ өдрүүд байж болно. Эсвэл бол өөрөө одоо байршлын хувьд өөрчилж болно тий. Жишээ нь одоо Улаанбаатараас Дархан руу нүүснэ. За би Дарханд очиод цоошин хүн болно. Улаанбаатарт байсан хуучин тэр бол би биш шүү. Одоо Дарханд очиод би бол шинэ хүн болно. Одооноос бол би шинэ хүн гэх мэтлэнгээр тэрний байршлын өөрчлөлтөж байж болно. Эсвэл бол одоо зарим нэг хүн ямар нэг өвчин тусаад ч юм уу эсвэл хорим ийгээд ч юм уу тийм нэг онцгой үйл явдал болох юм бол тэрний дараа ч гэсэн өөрчлөгдөх нь илүү амар ээж идэг. За нэг сонирхолтой ном дээр нэг судалгааг бичсэн байсан. Одоо тийм өндөр зэрэглэлийн тамирчдыг баг хооронд ингэж наймаалцаж хөлсөж авч бие биендээ дамжуулдаг шүү дээ. Тэгэнгүүт одоо гүйцэтгэл нь муу байгаа тамирчныг хөлсөөд авах юм бол тэр гүйцэтгэл нь муу байгаа тамирчин шинэ багт очихороо гүйцэтгэл нь илүү өндөр болж исэн. Яагаад гэвэл тэр тамирчинд өөрт нь мэдрэгдэж байгаа зүйл нь цоош нь эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа учраас одоо шинээр эхэлж байгаа юм чинь илүү сайн байна гэд илүү их сайжирдаг. Тэгэхээр та энийг бол өөртөө өдөр тутамдаа ашиглахын тулд өөртөө зохиомжтой шинэ эхлэлүүдийг бий болгож болно гэсэн. Хэрвээ таны ажил ус бүтэмжгүй байх юм бол та нүүж болно. Нүүх мөх гэсэн том үйлдэлийг хийхгүй ч гэсэн өөр амархан үйлдэл хийж болно шүү дээ. Жишээ нь та одоо ажил дээрээ таны анхаарал төвлөрөхгүй байгаа бол гадаа гараад кофе шопод сууж болж байна. Эсвэл кофе шопод анхаарал чинь төвлөрөхгүй байгаа бол гэртээ сууж болж гэх мэтлэнгээр ингээд үйлдэлээ өөрчлөх ч юм уу одоо газраа өөрчлөх ч юм уу энэ мэтчлэнгээр ямар тач өөртөө цоошин мэдрэмжийг өгөх нь өнгөрсөнд байсан өөрөөсөө тусгаарлагдаж шинэ эхлэл эхлүүлэхэд амар болдог. Тэгэхээр бид нэр ингээд өөрчлөгдөхийн тулд байнга л одоо 1 сарын 1 болох юм бол зүүн савингороо өөрчлөгдмөр санагддаг. Гэхдээ 1 сарын 1 ингээд байнга хүлээгээд иж
болохгүй шүү дээ, тийм учраас инженер сэтгэлгээгээр инженерчлээд өөрөө альваа зүйлийг эхлүүлмээр ах юм бол өнөөдрөөс би цааш нь эхлэх. Тэр нь үнэхээр 3 дахь өдөр 4 дахь өдөр байсан ч хамаагүй нэг дахь өдөр юм шиг өөртөө сэтгэл зүгээрээ одоо цааш нь эхлэл. Өнөөдөр бол цааш нь өдөр би шинээр эхлэж олно. Өчигдөр би бүтлгүүцсэн байсан ч гэсэн өнөөдөр бол цааш нь өдрөө гэж өөрийгөө ингэж өөрчлөх боломжтой ахны. Бусад хүн дээр ч гэсэн одоо таны хамт ажилладаг хүний гүйцэтгэл нь муу байгаа тохиолдолд тэр хүнийг та сэтэлжүүлэхдээ өчигдрийн чи бол ямар ч хамаагүй шүү. Өчигдөр бүтлгүүцсэн байж болно. Өнөөдөр бүхнийг цааш нэр эхэлж байгаа шүү гэж бас сэтэлжүүлэх боломжтой байх нь. За мөн энэ эхлэлтээр бол нэг сонирхолтой зүйлийг бичсэн байсан нь түрүү нөгөө нэг юм одоо спортын тамирчдыг өөр баг руу шилжүүлэхэд оноо нь муусан тамирчдын оноо сайжирсан гэсэн шүү дээ, тий. Тэгвэл эсрэгээрээ оноо сайн байсан тамирчид шинэ баг руу очсныхоо дараа болохоор оноо нь муудчихсан. Яагаад гэвэл энэ багт тоглож байхдаа өөрх нь оноо сайн байсан байтал өөр багт очихоор чинь оноо нь тгээс эхэлнэ шүү дээ, тий. Тэгтэл хэрэв өмнө нь би муу байсан бол миний муу оноо арилаад тгээс эхэлж байгаа надад айгуугаа сэтэлжүүлэлт болж өгдөг бол эсрэгээрээ би өндөр оноотой байсан байтал тэр өндөр оноог нь арилгачих юм бол арилгаад дахиад тгээс эхлэх юм бол тэр хүний бол урам нь уураад улам илүү гүйцэтгэл нь муудчихсан байгаа. Тэгэхээр та өөрөө энийг одоо өөртөө ашигтайгаар яаж ашиглах вэ гэхээр таны хэрэг одоо ажил үсчин бүтэмжтэй байх юм бол та аль болохоор тогтвортойгоор үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Харин ажил үсчин бүтэмжгүй байгаа гэх юм бол шууд өөртөө ресет хийгээд одоо шинээр эхэлж гин өнгөрсөн бол хамаагүй гэж өөртөө шинээр эхлүүлэх хэрэгтэй ахнэ. За хоёрдугаар бүлэг бол ойврогон зангийн талаар ярьж байгаа. Энэ ойврогон зан гэдэг нь юу илэрхийлж байна гэхээр хүн угаасаа урт хугацаанд одоо үр ашиг өгөх зүйлээс илүүгээр яг одоо таашаал өгөх зүйл илүү их татагдчихэдэг. Энэ занг болохоор энэ ном дээр ойврогон зан гэж нэрлсэн юм байлээ. За тэгэхээр энэ ойврогон зан гэдэг бол бид нэр угаасаа энэ зангаа хизэж дийхгүй алга болгох боломжгүй. Тэгэхээр энэ занг бол бид нэр өөртөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Инженер сэтгэлгээ гэж яриад байгаа тий. Энэ зүйлийг алга болгож болохгүй бол энэ зүйлийг хэрхэн өөртөө ашигтайгаар ашиглах боломжтой вэ гэсэн тэр загварчилж өөрөө зохион бүтээж гаргаж ирнэ гэсэн. За тэгвэл ингээд бид нэр угаасаа урт хугацаанд үр дүнгээ өгөх тий энэ зүйлийг хийгээд ах нь надад сайн гэдгийг мэддэг ч гэсэн тэр зүйлээ хийдэггүй. Яагаад гэвэл хүний угаасаа төрлөх мөн чанар нь одоо шагнал өгөх, одоо гоё байх зүйлийг сонгож идэг. Тэгвэл энийг өөрчлөхийн тулд номын зохиолч яаж ашигласан бэ гэхээр номын зохиолч бол өөрөө дасгал хийх дурггүй гэсэн байлээ. Гэхдээ уран зохиолын номд бол маш сонирхолтой. Тэгээд номын зохиолч маань өөрөө инженер сэтгэлгээгээрээ тэгвэл би өөрийгөө дасгал хийдэг болохын тулд би яах ёстой вэ гэж бодож үзэж агаад өөрийнхөө ном унших дуртай зантайгаа холбосон байгаа. Яаж холбосон бэ гэхээр сонсдог номон дээр сонирхолтой өөрийнхөө уншихыг хүсэж байгаа уран зохиолын номнуудаа сонсдог номоор татаад авчихсан. Тэгээд дасгал хийж явахдаа тэр номнуудаа сонсч идэг. Гэхдээ хамгийн чухал энэ зүйлийг одоо та өөртөө ашиглахдаа хамгийн чухал зүйл нь гэх юм бол одоо жишээ нь номын зохиолч маань дасгал хийдгээ өөрхөн дуртай номыг сонсохдоогоо ингэж холбосон байж тээ. Гэхдээ энэ тохиолдолд та зөвхөн дасгал хийхдээ л энэ номоо сонсох ёстой. Бусад үед ч гэсэн та сонсоод ах юм бол та дасгал хийхгүй гэсэн. Яагаад гэвэл дасгал хийснийхаа хүчинд тэр зүйлийг олж авч явах ёстой гэсэн. Тэгээ номын зохиолч маань яг энийг бусад хүмүүстээр ч гэсэн туршиж үзэж байгаа байхгүй юу? Өөр бас дасгал хийхийг хүсэж байгаа ч гэсэн дасгал хийж чаддгүй оюутнуудыг цуглуулад одоо тэднэр дээр туршилт хийж байгаа. Тэднэр тэгээд сонсдог номыг тэрэн дотор аягүй гой сонирхолтой үлсгэлэн тулаан болон гэх мэтчлэнгийн нэг хүн орчих юм бол дахиад унших гад идэх тийм донтуулдаг төрлийн номнуудыг суулгаж өгөөд нөгөө хүүхдүүдтэй туршилт хийж байгаа хүүхдүүдтэй өгсөн. Тэгээд та нар дасгал хийж байгаа тохиолдолд энэ одоо номоос сонсож болно. Дасгалаас гарахтаа фитнес төвдөө болохоор энэ төхөөрөмжөө үлдээгээд явцгаа шүү гэсэн судалгаа хийсэн. Тэгээд тэгснээрээ болохоор тэр хүүхдүүд бол одоо оюутнууд маань бол дасгал хийхэд илүү их автсан байгаа. Яагаад гэвэл дасгал хийх нь хэцүү, дасгал хийх дургуй ч гэсэн дасгал хийж байгаа тохиолдолд шагналаа аваад байгаа учраас тэр шагналыг авахын тулд тий аюу гой номон сонирхолтой үе дээрээ дуусчих юм бол тэрний дараа юу гарах вэ гэдгийг мэдхийн тулд маргааш нь заавал фитнес төв дээрээ ирэх ёстой гэсэн үг тий. Тийм учраас энэ ойргон зан гэдэг бол одоо хүн нөгөө номын бичлэгийн хэлсэн шүү дээ. Гинэн хонгорууд гэж байдаг, бас туршлагатнууд гэж байдаг. Гинэн хонгорууд бол би бол дасгал хийхээр шийдэх юм бол би бол эцсийн хүртэл дасгал хийж чадна гэж боддог. Туршлагатнууд бол энэ зүйл дээр ямар нэгэн гоё зүйлийг би өөртөө өгөхгүй, өөрийгөө би ямар нэгэн зүйлээр шагнахгүй бол би урт хугацаанд хийж чадахгүй шүү. Магадгүй 7 хоног 10 хоног хийж чадна. Гэхдээ тэрнээс үргэлжлүүлээд бол би хийж чадахгүй шүү гэдгээ өөрийнхөө сул талыг мэддэг хүмүүсийг туршлагатнууд гэсэн байсан. Тэгэхээр өөр бид нэр одоо гинэн хонгорууд биш те би бол шийтгэл юм бол би нэг фитнест орчих юм бол эцсийн хүртэл дасгал хийнэ гэж өөртөө бардаж тэгж гинэн хонгор зан гаргалгүйгээр одоо яг номын зохиолчийн хэлж байгаагаар туршлагатнууд шиг инженер сэтгэлгээгээр те би урт хугацаанд надад үнцийг өгөх тэр зүйлийг хийхийн тулд яг одоо би өөртөө баг зэргийн шагнал өгч ижил энэ зүйлийг би хийнэ гэдгээ ухамсарлаад тэгж одоо загварчлах ёстой гэсэн байлээ. Тэгэхээр ойргон зам буюу
одоо яг одоо шагнал өгөх зүйлс автдаг энэ зүйлийг бид нэр даван туулахын тулд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй гинэ. Тэр нь болохоор ингэж хэлсэн байна. Хүн өөрт хэрэгтэй зүйлээ хийх дуртай байдаг гэх бидний ойлголт үнэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй гинэ. Бид нэр урт хугацаанд энэ зүйл надад чухал гэдгийг ойлгочихвол юм бол бид нэр тэрийг хийж чадна гэж боддгийм байл та. Тэгтэл номын зохиолч болохоор энэ зүйл одоо бид нэр угаасаа л ингээл юу хийвэл илүү үр дүнтэй вэ гэдгийг бүгдээрээ мэдэн штэ тий. Зөв хооллохын тулд юу идэх ёстой юм, дасгал хийхин тулд яаж хийх ёстой юм, хичээлээ хийхин тулд яах ёстой юм гэдгийг бид нэр бүгдээрээ мэднэ. Гэхдээ хийдэггүй шалтгаан нь тэр нь шагнал нь яг одоо биш болохоор. Тэгтэл бид нэр бодохдоо болохоор энэ зүйлийг үнэхээр би сайн зөв гэдгийг нь хүлээн зөвшөөрчих юм бол ойлгочих юм бол би хийж чадна гэж боддгийм байх. Тэгэхээр бусад хүн дээр ч гэсэн тий энэ зүйлийг яагаад хийх ёстой юм, энэ зүйл ямар сайн юм бэ гэдгийг нь мянга яриад нэмэргүй мэл та. Тэрийг ярихын оронд энэ зүйлийг хийснээр яг одоо та ийм шагнал авна. Хийнгүүтээ ийм шагналыг авна гэж хэлэх нь тэр хүнийг тэр үйлдэлийг хийх одоо удаан хугацаанд хийлгэх арга нь юм байна. Тэгэхээр би ойлгочих юм бол бусд хүмүүс бас ойлгуулчих юм бол би хийж чадна гэдэг бол гинэ хонгорын бодол гэсэн байна. За 3 дахь бүлэг бол хойшлуулдаг зам байгаа. Тэгэхээр номын эхлэл бол нэгдүгээр эхлэх гэсэн чинь нөгөө инженерчлэн загварчлан гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эхлэх өдрөө та сангахдаа ямар нэгэн тийм шинэлэг өдөр одоо зааж өгвөл зүгээр юм байна гэж нэгдүгээр бүлэг дээр ярьсан. Хоёрдугаар бүлэг дээр бол тэр үйлдэлийг чинь хийхэд ямар нэгэн жижигхэн шагнал яг одоо шууд гарч үйж л энийг урт хугацаанд хийх боломжтой юм байна шүү гэсэн байгаа. Гурав дахь нь болохоор хойшлуулдаг зам. Бид нэр энэ өдөр эхэлье. Тэгээд энэ үйлдэлийг хийснээрээ би энэ шагналыг авъя тий. Дасгал хийснээрээ би дуртай номоо сонсох боломжтой юм байна гэдгийг ойлгосон ч гэсэн за маргааш дасгал хийчээ, нөгөөдөр хийчээ, эх сараас эхлэе гэх мэтчлэнгээр ингээд хойшлуулад идэг байгаа. Тэгэхээр тэгээ номын маань гарчиг нь ингээд яг дараалалаараа явж байгаа гэдэг тий. Та өөрийгөө өөрчлөхийн тулд, бус хүнийг өөрчлөхийн тулд яаж инженерчилж, яаж загварчлах вэ гэсэн 7 бүлэг маань дараалалаараа явж байгаа гэдгийг бас анзаарчвал зүгээр ах. За 3 дахь бүлэг дээр хойшлуулдаг хандлага гэхээр угаасаа л бид нэр хийх дургүй зүйлээ ч юм уу, яг одоо шагнал нь өгөхгүй, шагнал нь хэрэг гоё биш ч юм уу, тиймэрхүү зүйл байх юм бол мэдээж байнга л хойшлуулж байдаг. За гэхдээ хойшлуулах ч гэсэн бид нэр бол ямарваа нэг зүйлийг олж авахаас илүүгээр алдах дээрээ илүү их төвлөрж идэг. Би одоо 1 сая төгрөг олж авна гэдгийг танд тогтоолохоос илүүгээр 1 сая төгрөгийг алтна гэдэг нь хүний зүрх сэтгэлд илүү их нөлөөлж идэг тийм. Тэгэхээр юмыг хойшлуулах хандлагыг засахын тулд бид энэ зангаа бас ашиглаж болно гэсэн үг. Амлалт өгч болно бусад хүмүүст тийм. Би энийг сарын дотор хийнэ. Сарын дотор хийж чадахгүй бол одоо би чамд тэдэн төгрөг өгье ч юм уу тий. Хийж чадахгүй бол намайг ингэж шийтгээрэй ч гэдэг юм уу. Бид нэр амлалт өгөх аргыг ашиглах боломжтой. Мөн одоо том ажлыг жижиг болгож хуваах аргууд байгаа. Нэг ажлыг одоо жилийн дотор энэ ажлыг гүйцэтгэнэ гэх юм бол бид нэр одоо жилийн дотор хийнэ гэх юм бол бараг 12 сард очиод нэг цагийн толгойч хийдэг биднэрт нэг сул тал байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ цагийн толгойч хийдэг зангаа засахын тулд бид нэр том ажлыг жижиг болгоод хуваагаад 1 сарын дотор энэ ажлыг хийн. За 1 сарын ажиллаж гисэн дахиад 7 хоногийн дотор, 2-7 хоногийн дотор, 1-7 хоногийн дотор, 3 хоногийн дотор энэ ажлыг хийнэ гэж том ажлыг жижиг болгож хуваагаад жижиг ажил тус бүр дээр нь дуусах төгсгөлийн хугацааг зааж өгөх зүгээр. Бид нөгөө цагийн тулгаж хийдэг гэдэг байгаа шүү дээ. Яг цагийн тулах юм бол яаж ч байсан хийчдэг. Тийм учраас тэр төгсгөлийн хугацааг, дуусах хугацааг жижиг болгох чинь гэсэн. Жишээ нь номон дээр ч гэсэн судалгаа хийж үзсэн байгаа хгүй юу? Оюутнуудад нэг улирлын семестрийн турш 3 ингээд бие даалт хийх ёстой. Зарим оюутнуудад нь болохоор энэ 3 бие даалтыг та нар семестр дуусахаас өмнө өгж болно. Гэтэ хизээч өгж болно гол нь семестр дуусахаас өмнө л өгж болно шүү гэд хэлчихсэн. Нөгөө хэсэг оюутнуудад нь болохоор 3 бие даалтаа гуруулангийн семестрийн эхэнд, семестрийн дундуур, семестрийн төгсгөлд өгөөрөө гэд 3 хуваагаад өгчихсөн. Тэгэнгүүт нөгөө оюутнууд чинь семестрийн эхэнд нэг бие даалтаа өгөх ёстой учраас семестрийн эхэнд маш сайн хийж агаад нэг бие даалтаа хураалгах чинь гэсэн. Гуруулангийн хойшлуулахгүйгээр. Харин 3 бие даалтаа гуруулангийн та нар одоо семестрийн төгсгөлд хизээч өгж болно гэд хэлсэн оюутнууд бол хойшлуусаар агаад семестрийн төгсгөлдөө өгсөн. Тэгэд үр дүнгийн хянаад үтсэн чинь 3 бие даалтаа гуруулангийн бөөгнүүлж агаад өгсөн оюутнууд мэдээж гүйцэтгэлийн хувьд бол бага үнэлгээтэйсэн. Тэгэхээр бид нэр угаасаа яг одоо гоё шагнал өгөхгүй зүйлийг бол аль болохоор хойшлуулж идэг. Гэхдээ бид нэр ямиг хойшлуулдаг ч гэсэн альваа шийтгэл болон ямар нэгэн зүйлийг алдахаас маш их айж байдаг учраас төгсгөлийн хугацаануудыг зааж өгөх хэрэгтэй. Төгсгөлийн хугацаагаа заагаад энэс хэтэрхийн болвол ийм шийтгэлтэй шүү гэж өөрийгөө сэтэлжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөө өөртөө ганцаараа тий
Энэ зүйлийг хэрвээ би хийж чадахгүй бол би өөрийгөө ингэж шийтгэнэ гэдгээс илүүгээр хүн чинь угаасаа маш нэр төрөө хардаг амт шүү дээ. Тийм учраас бусад хүнд нэг 3 дахь читгэдэг гаргаж ирээд энэ зүйлийг хийж чадахгүй бол би чамд энэ мөнгийг өгдөг ч юм уу. Бусад хүмүүст энэ зүйлийг хийнэ гэж үүрэг амлалт өгснөрөө буцаагаад нөгөө хүмүүстэй би худлаа ярьсан болчихгүй тул тэр зүйлээ хийх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ ямиг хойшлуулдаг энэ хандлагыг та засахын тулд төгсгөлийн хугацаагийн том ажлыг төгсгөлийн хугацаануудын жижигэн болгож олон хуваах хэрэгтэй ахна. За мөн үүрэг амлалтын арга буюу бусад хүмүүст бас энийг би хийнэ гэж амлаад хийхгүй бол намайг ингээрээ би эсвэл тэдэн төгрөг өгнөөч гэдэг юм уу. Ингэж үүрэг амлалтын аргуудыг хэрэглэх бас боломжтой ахнэ. За дөрөвтөх нь мартамхай зам байгаа. Бид нар одоо ямар нэгэн зүйлийг үнэхээр хийнэ гэж чин сэтгэлээсээ хүсдэг, хийн гэд бусад хүмүүст амлалт өгдөг. Тэгээд бүр энэ зүйлийг хийнэ гэд бичдэг. Гэхдээ заримдаа тэр зүйлээ ортоос мартчихдээ юм байна. Мартна гэдэг нь зарим тохиолдолд биднэрт худлаа ярьж байгаа юм шиг, шалтгаан юм шиг сонсогдож байж магадгүй ч гэсэн судалгаанаас үзэх юм бол энгийн дундаж хүн бол өдөрт 3 зүйлийг ортоос мартчихдаг. Тийм болохоор бид нэр өөрчлөгдөж ямар нэг үйлчлэлийг байнга хийдэг болохын тулд өөрсдөндөө байнга сануулах ёстой гэсэн үг. Сануулахгүй бол бид нэр мартчих магадлалтай. За жишээ нь одоо машины суудлын бүс дээр ч гэсэн яг машиндаас суух жахад нь хин нэгэн машиныхаа суудлын бүсийг бүслээрэй гэж хэлэх юм бол суудлынхаа бүсийг бүслэх магадлал 80% нэмэгддэг гинэ. Тэгтэл эсвэргээрээ нэг 5-10 минутын өмнө ч юм уу машиндаас сухаас нь 5-10 минутын өмнө машиныхаа суудлын бүсийг бүслээрэй гэж хэлэхэд болохоор машиныхаа суудлын бүсийг бүслэхгүй мартах магадлал өндөр гэж байгаа хгүй. Тэгэхээр бид нэр ингээл 5-10 минутын дотор хүртэл юмаа мартчихдаг байна шүү дээ. Тийм учраас бид нэр аливаа зүйлийг хийхин тулд өөртөө байнга сануулгыг зоож өгөх хэрэгтэй байна. Сануулгыг зоох тал дээр болохоор өдөөгчд суурилсан төлөвлөгөө гаргах нь маш зүг байдаг гинэ. Өдөөгчд суурилсан гэхээр одоо бид нэр ямар нэгэн үйлдэлийг хийхэд дандаа нэг өдөөгч гарч ирдэг юм байна л да. Жишээ нь одоо шүдээ угаасныхаа дараа нүүрээ угаанч гэдэг юм уу. Нүүрээ угаана гэж бодоагүйсэн ч гэсэн шүдээ угаах гэдэг үйлдэл нь өөрөө нүүрээ угаах гэдэг үйлдэлийн өдөөгч нь болж өгч идэг. Тэгэхээр анзаарах юм бол зуршил гэдэг зүйл бол дандаа нэг өдөөгчтэй байдаг гэж аахгүй. Хин нэг нь найзтайгаа уулзах юм бол тэр найзтайгаа уулзах юм бол дандаа копи удаг. Тэгтэл хин нөгөө найзтайгаа уулзахаараа дандаа цай удагч гэдэг юм уу те. Тэгэхээр ямар нэгэн үйлдэлийг хийхэд дандаа өдөөгч байдаг гэж байгаа. Тэгэхээр та шинэ үйлдэлийг хийдэг болохын тулд тэр үйлдэлээ мартчихгүй тул өөртөө заавал өдөөгч бий болгох хэрэгтэй. Одоо энгийн жишээгээр л гэх юм бол тий би сонгуул өгнө гэж бодоод ах юм бол мартчих магадлал маш өндөр. Тэрний оронд би 4 дахь өдөр сонгуул өгнө. 4 дахь өдөр сонгуул өгнө гэж бодоод ах юм бол 4 дахь өдөр нь болох юм бол тэр нь танд өдөөгч нь болоод 4 дахьд би сонгуул өгөх ёстой штэ гэдэг 4 дахь өдрөө сонгуул өгөх магадлалтай байх нэ. Тэгэхээр та ямарваа нэгэн зүйлийг энийг хийн биш хизээ хаана хинтээ яаж хийх юм бэ гэсэн маш олон өдөөгчийг зааж өгөх юм бол тэр өдөөгчүүд чинь магадгүй саяны жишээгээр 4 дахь өдөр болоход сонгуулаа өгнө гэдэг шиг ингээд маш олон өдөөгчүүдийг зааж өгөх тусам та өөрөө тэр өдөөгчүүдийг хараад юмаа санаад хийх одоо магадлал өндөрсөх учраас нэг зүйлийг энийг хийнэ гэж бодох биш хизээ хаана хинтээ яаж хийх вэ гэдгээ урьдчилан сайн бодох юм бол мартахгүй байх магадлал өндөр байх нэ. За тавдах нь бол залхуурал байгаа. Бидний тарих угаасаа аливаа зүйлийг маш бага бодохыг хүсэж идэг, бага ажиллахыг хүсэж идэг, аль болохоор амархан хялбар зүйлийг хийхийг хүсэж идэг. Залхуурна гэдэг бол бидний төрлөх зан чанар байгаа. Гэхдээ энэ залхуу гэдэг зангийнхаа ачаар бид нэр ямиг зуршил болгодог. Зуршил болгоч нь гэхээр одоо зуршил гэдэг зүйл чинь бол бидний тарихны залхуурлаас олж бий болж байгаа юм байна л да. Яагаад гэхээр энэ найзтай би уулзахаараа 5 удаа уулзсан чи би 5 ууланд нь копи уучлаа. Тэгвэл 6 дахь удаага уулзахдаа энэ найзтайгаа уулзахдаа би юу уух вэ гэж бодох шаардлагагүй. 5-5 удаа дараалаад копи уусан чинь 6 дахь уулзсан дээр ч гэсэн копи уунаа гэд тарих маань ингээд кодлчт юм байна. Тэгэхээр ингээд бодох шаардлагагүй амар болчих гэсэн үг. Тийм учраас тарих маань өдөр тутамд болж байгаа зүйлсүүдээс давхцаад давхуртаад байгаа зүйлсүүдийг энэ хүнтэй уулзахаар ингэт юм байна. Шүдээ угаасныхаа дараа би нүүрээ угаад юм байна. Тэгэхээр шүдээ угаасныхаа дараа юу хийх вэ гэж бодохгүй нүүрээ угаана гэд ингээд бодохгүй болоход ингээд одоо хадгалаад идэг. Энэ маань зуршил болчдөг гэсэн. Тэгэхээр энэ маань нэг талаараа бид нэр одоо залхуурал гэдэг бол бидний сул тал ч гэсэн нөгөө талаараа энэ залхуу зангийнхаа ачаар бид нэр өөртөө хэрэгтэй зүйлийг зуршил болгочих юм бол тэр зүйлээ хийгээл яана гэсэн. За түрүүний нөгөө нэг өмнө нь ярьсан зүйл дээр бол одоо урт хугацаанд бид нэр шагнал өгөхөөсөн ч гэсэн яг одоо шагнал байхгүй бол бид нэр хийдэггүй гэсэн шүү дээ тий. Тэгтэл энэ зуршилтай холбоотой судалгааг хараад үзэх юм бол одоо шин зүйлийг хийж эхлэхдээ жишээ нь дасгал хийдэг болж эхлэхдээ та дасгал шинээр хийж эхэлж байгаа учраас өөртөө шагналыг заавал өгөх хэрэгтэй. Тэгжээж л урт хугацаанд хийн. Гэхдээ тодорхой хугацааны дараа одоо 66 өдөр ч юм уу те зуршил бий болоход 66 өдрийг зарцуулдаг гэдэг нь шүү дээ те дунджаар. Тэгвэл дасгал хийхийг жишээ нь 66 өдөр хийхдээ та өөртөө шагнал өгөөд 66 өдөр хийчих юм бол үүнийхээ дараа тэр шагнал нь гарч ирэхгүй байсан ч гэсэн хүмүүс тэр үнэлгээ хийж идэг гэдгийг тогтоосон юм байлээ. Тэгэхээр сайн мэдэн гэх юм бол бид нэр залхуугийнхаа ачаар
аливаа зүйлсүүдийг кодлоод хадгалцдаг. Үүний дараа энийг хийн гэл кодлоод хадгалцдаг. Тэгээд нэг кодлоод хадгалчих юм бол шагнал байна уу байхгүй нь хамаагүй тэр зүйлээ хийж л байд юм байна. Тийм учраас энэ залхуурал гэдэг зүйлээ бид нэр өөртөө сайн талаар нь ашиглах юм бол 66 өдөр ч юм уу гүрийж агаад нэг зүйлийг зуршил болгочих юм бол тэр зүйлээ цаашдаа байнга хийгээд авах боломжтой байх нэ. За 6 дахь нь өөртөө ихтэй байдал гэж байгаа. Өөртөө ихтэй байдал дээр бол номон дээр маш сонирхолтой юмшсан байсан. Хүмүүс одоо бид нэр угаасаа юу хийхээ бүгдээрээ мэдчихэдэг. Юу хийх ёстой бүгд мэддэг. Гэхдээ тэрийг хийдгүү шалтгаан нь бид нэр өөртөө итгэлгүй байдлаас тэр зүйлийг би хийж чадах болов чадахгүй болов гэж эргэлзэж өөртөө итгэлгүй байдаг учраас тэр зүйлээ хийж чаддаггүй юм байна. За тэгэхээр өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлснээрээ бид нэр юмаа хийх юм байна. Тэгвэл өөртөө итгэлтэй байдлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэхээр ер нь бол бид нэр ихэвчлэн ингэж хүмүүст битгий зөвлөгөө өг гэж болон зөвлөдөө шүү дээ, тийм битгий зөвлөгөө өг гэж зөвлөдөг. Тэгтэл зөвлөгөө өгөх гэдэг үйлдэл нь өөрөө хэн зөвлөгөө өгч ин тэр хүнийг өөртөө итгэлтэй байдалтай болгож идэм юм. Бусад хүнээс та одоо хэрхэн одоо хурдан ном унших вэ гэж асуух юм бол хэрхэн хурдан ном унших вэ гэж зөвлөгөө нөгөө хүнээс хүсэхэд нөгөө хүн чинь өөртөө итгэлтэй болж идэг. Танд буцаага зөвлөгөө өгтөө өөртөө итгэлтэй болж идэг. Яг бол бид нэр хинч хамаагүй хүнээс зөвлөгөө авдаггүй шүү дээ, тий? Хэрэгтэй хүнээс мэдэж магадгүй гэсэн надаас илүү юм мэдж байгаа даа гэж бодож байгаа хүнээс л бид нэр зөвлөгөө хүсэж идэг. Тийм учраас хин нэгэн хүнээс зөвлөгөө хүсэх юм бол тэр зөвлөгөө өгж байгаа хүн нь өөртөө итгэлтэй болж идэг. Тийм учраас бид нэр өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэхийн тулд тодорхой хэмжээнд бусад хүнд зөвлөгөө өгөх нь өөртөө итгэлийн маань нэмэгдүүлдэг байх нэ. За судалгаанаас ч гэсэн харах юм бол сурагчдаас ингээд судалгаа авч байгаа байхгүй. Сурагчдаас өөрийнхөө доод ангийн сурагчдаа ч юм уу бусад найзуудаа энэ хичээл дээр хэрхэн онц сурах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөөрэй гэж одоо туршилт явуулж байгаа. Тэгтэл зөвлөгөө өгсөн хүүхдүүдийн дүн нь илүү их дээшилсэн. Яагаад ингэж зөвлөгөө өгснөөрөө бид нэр дээшилж байна гэхээр хүн өөрөө бусдад хэлсэн зүйлээсээ эсрэг өөр зүйлийг хийх юм бол өөрөө гэмшиж идэг. За мөн дээрэс нь хүн өөрийнхөө хэлж байгаа зүйлдээ өөрөө итгэх хандлагатай байдаг. Тэгэхээр зөв хаалхын тулд яах ёстой вэ гэл тэнгүүд зөв хаалхын тулд ингэх ёстой тэгэх ёстой гэж би баахан зөвлөгөө өгчлөө. Тэгэнгүүтээ амьдрал дээр өөрөө зөв хаалх байх юм бол өөрөө сэтгэл зүгээрээ гэмшиж идэг. За мөн дээрэс нь зөв хаалх юм бол ийм хэрэгтэй гэдгээ хэлэх тусам өөрөө тэрэндээ итгэж идэг. Тийм учраас өөрөө итгэчих юм бол тэр үйлдэл хийхэд илүү амар болно шүү дээ, тий? Тийм учраас өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэхийн тулд та тодорхой хэмжээгээр бусад хүнд зөвлөгөө өгөх сайн байх нь. За мөн бусад хүний өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд бусад хүнээс бас зөвлөгөө өгөх юм бол тэр хүн чинь танд зөвлөгөө өгч явахдаа өөртөө итгэлтэй болно гэсэн. Тэгэхээр судалгаанаас ч гэсэн харах юм бол бид нар бол ингээд логик сэтгэлгээрээ бодох юм бол одоо ажилдаа таараа хүнийг зөвлөгчөөр ч юм уу удирдагчаар тавьж болохгүй шүү дээ, тий? Логикоор бодох юм бол тэгтэл судалгаанаас харах юм бол ажил нь тааруу байгаа хүнийг удирдагчаар тавих юм бол тэр хүний ажлын чадамж нь илүү их нэмэгдчихэд. За мөн дээрэс нь одоо нөгөө нэг тийм архины хамааралтай хүмүүс байгаа шүү дээ, тий? Архины хамаарлын эмчилгээ гэж ярьдаг. Тэр эмчилгээнд явж байгаа хүмүүсээс нэг өвчтнийг нөгөө өвчтөнд нь өөртөө батлан дагч болгож өгч идэг. Энэ өвчтөн энэ эмчлүүлэгчийг энэ эмчлүүлэгчтэй та туслаараа гэд өгчдөг. Тэгвэл тэр өөр нэг эмчлүүлэгчийг хариуцаж авсан хүн нь илүү их хариуцлагатай болоод тэр хүнд зөвлөгөө өгж явахдаа нөгөө хүн нь өөрчлөхөөс илүүгээр зөвлөгөө өгж байгаа хүн нь өөрөө илүү их өөрчлөгддгийг бас судалгаагаар харуулсан байх нэ. За өөртөө итгэлтэй байдлаа тэгэхээр нэмэгдүүлэх нэгдүгээр алхам бол зөвлөгөө өгөхийг бол ингэж ашигтайгаар ашиглаж болох нь байна. За мөн дээрэс нь өөртөө залхуурах хоёр тасгалбарыг өгөх арга бас маш үр дүнтэй байдаг. Энэ нь болохоор ингээд хүн юу гэдэг юм л да одоо би чинь дасгал хийчихлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол би дасгал 1 сарын 1-ээс ахуулаад 1 сарын 30 хүртэл маш сайн дасгал хийх юм бол өөртөө итгэлтэй байдаг. Тэгтэл 2 сарын 1-нд би нэг удаа бүтлгүүтчлээ гэж бодъё. Тэгвэл нэг бүтлгүүчгээрээ өөртөө итгэлгүй болоод бүр хүн навс унчт юм байна. Одоо чинь гой би амттай юм идэхгүй гэж бодож ирсэн нэг билүү амсангуудаа нөгөө билүүга бүгднийг идчихдэг ч юм уу те. Тэгэхээр хүн угаасаа ингээд нэг бүтлгүүтчих юм бол бүр бүтлгүүтэд өөртөө итгэлгүй болчт юм байна. Тийм учраас өөртөө залхуурах хоёр тасалбар үг гэдэг нь одоо би ой амттай юм одоо тийм төргөө олвол идэхгүй гэвэл өөртөө хоёр тасалбар өгөх юм байна. За би сард 2 удаа бол идэнэ. 2-оос бол хэтрүүлж болохгүй ч юм те. Их мөнгө үрдэг хүн байлаа гэж бодох юм бол мөнгөний хэмжээг зоочно. Энэ дотроо бол би мөнгө үрж болно. Энэ үнээс дээшлэх юм бол би мөнгө үрж болохгүй ч гэдэг юм. Ингээд өөртөө тодорхой хэмжээнд жоохон залхуурах юм боломжийг олгосноороо зарим тохиолдолд нэг удаа алдаа гаргасан ч гэсэн өөртөө итгэлтэй байдал нь сулралгүйгээр цаашаа явж болд юм байна. Ингэж өөртөө нэг хоёр шигч юм нэг одоо залхуурах тасалбар өгүүлгүйгээр би өдөр болгон хийнэ гэж зүтгэх юм бол нэг өдөр залхуурахаараа амьдралд одоо юу ч тохиолдож болно шүү дээ. Нэг өдөр залхуурахаараа гэд бүр ингэ навс унцдаг. Тэгэхээр гэд навс унахгүй тул 2 удаа ч юм уу залхуурах тасалбарыг өөртөө өгөх нь бас үр дүнтэй ах нэ. За мөн өөртөө итгэлээ алдахгүй тул бид нэр одоо юутай өсөх сэтгүүтэй байх
хэрэгтэй. Өсөх сэтгэхүй гэдэг нь бол ингээд би одоо юу ч мэдгүй, юу ч чадахгүй байж болно. Гол нь би тэрийг сурч чадна гэсэн сэтгэлгээг өсөх сэтгэлгээ гэдэг. Харин энэний эсрэг нь бол зогсон сэтгэлгээ шүү дээ. Зогсон сэтгэлгээ гэдэг бол хэрвээ би одоо чадахгүй бол би төрөлхийн чадахгүй юм байна. Угаасаа миний авьяас чадвар биш юм байна. Сайн чадж байгаа хүмүүсийг харахаар болохоор эдгээр төрөлхийн авьяастай гэж боддог. Зогсон сэтгэлгээтэй гэдэг нь төрхөөсөө ингээд юм болгоны юм fixed mindset гэж яриад байдаг шүү дээ. Тийм ингээд ийм одоо зогсон байдалтай. Нөгөөх нь болохоор growth mindset нь болохоор ингээд би өсөх боломжтой. Хэрэв би одоо чадахгүй байгаа бол хичээх юм бол дасгал сургалтыг хийх юм бол чадна. Одоо амжилттай явж байгаа чадвартай хүмүүс бол хэрэгтэй дасгал сургалтыг хийсэн учраас ийм болчихсон байна гэсэн ийм өсөх сэтгэлгээтэй байх юм бол бас өөртөө итгэлээ алдахгүй нэ. За хамгийн сүүлийн номын бүлэг нийцэхүй гэсэн бүлэг байгаа. Нийцэхүй гэдэг бүлэг бол нийцэхүй гэж нэрлэж байгаа нь нөгөө нэг бид нар хамт байгаа хүмүүстэй хүлээн зөвшөөрөх гээд идэг. Тэ одоо нилээх сакс тоглодог, саксайн тоглодог хүмүүсийн дунд орчхоор би сакс тоглох гээд хичээгээд идэг. Гэрийн даалгавраа сайн хийдэг ангид орчхороо гэрийн даалгавраа хийгээд идэг. Тэснэ гэрийн даалгавраа бараг хийдгүй ангид орохороо гэрийн даалгавраа хийдгүй ч юм уу тий. Үе тэнгийнхаа бидний одоо хүрээлэл гэж ярих юм да тий. Хажууд байгаа хүмүүстэйгээ адилхан болдог. Энэ зан чанарын тухай бичсэн байгаа. За жишээ нь одоо Америкийн нөгөө нэг ахлах цэргийн сургуулийн тухай бичсэн байгаа хгүй тэр туршилтыг цэргийн сургууль дотор болохоор ингээд хүүхдүүд дотор байрандаа амьдардаг, анги болгоноор ингээд амьдардаг. Тэгээд ангийнхантайгаа л уулздаг, нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй бараг уулздаггүй ингэнэ. Тэгэнгүүт тэр сургуульд орохдоо би ямар ангид хуваарлагдж байна гэдгээс шалтгаалаад тэр хүүхдийн ирээдүй өөрчлөгдөж идэг. Би тохиолдлоор маш сайн хичээдэг том амбицтай хүүхдүүдийн дунд очих юм бол өөрийн мэдлгүй тэр хүүхдүүдийн дунд ч нь болдог. Эсвэргээрээ амбицгүй, хичээдгүй хүүхдүүдийн дунд орчих юм бол яг л адилхан тэднийхэн дунд ч нь болж идэг. Тийм учраас нийцэхүү гэдэг бол та ямар хүмүүсийн дунд байна тэр хүмүүстэйгээ адилхан болж уусдаг. Тэгэхээр инженер сэтгэлгээгээр одоо миний хажууд хин байна тэр хүнийхэн энэний хажууд байгаа болохоор би юм байгаа юм байна гэд өөрөө шууд ингээд одоо рандомор тий хинтэй ч хамаагүй уулзаад яваад иж болохгүй. Номын зохиолчийн инженер сэтгэлгээгээр би яг ямар хүн болж өөрчлөгдмөр байна. Тэр хүмүүсийн дунд нь очиж тэр хүмүүсийн дунд нь орох юм бол та өөрөө тэднийхэн дундаж нэг нь болчихно. Тийм болохоор анханасаа одоо миний найз нөхөд хин бэ биш. Би анханасаа өөрөө ямар хүн болмоор байна гэдгийг эхлээд нэг номерт бодоод үүнийхэн дараа ийм хүн би болмоор байгаа юм чинь энэ хүмүүсийн голд нь очих хэрэгтэй юм байна гэж өөрөө инженерчилж уулзах хүмүүсээ ч гэсэн тэгэж загварчлах хэрэгтэй гэж номын зохиолч зөвлөсөн байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр хэрхэн өөрчлөгдөх вэ номыг танилцууллаа. Номын гол санаа бол одоо ойргон зан ч юм уу, залах уурал ч юм уу, юмыг хойш тавих гэдэг эдгээр зан чанар бол угаасаа бидний төрлөх зан чанар. Энэ төрлөх зан чанараа бид нэр устгах болохгүй. Тийм учраас энэ төрлөх зан чанараа ашиглаад өөртөө ашигтайгаар хэрхэн ашиглаж одоо бага хүчин чармаалтай их үр дүн гаргахын тулд яах ёстой вэ гэдэг нь энэ номын гол санаа байлаа. Таас өнөөдрийн бичлэг дээр ярьсан энэ 7 зүйлээс аль нь илүү танд өгөөжтэй байсан бэ? Та бас алийг нь та илүү амьдралдаа хэрэгжүүлэе гэж бодож байна. Тэр зүйлийг доор комент хэсэгт бас үлдээж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.